Ингээд ихний мэдээлэл улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороогоор 4 дахь удаага өргөн баригдаж байгаа эрүүл мэндийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн шинжилсэн хариулгыг хэлэлцэх хэсгийг дэмжсэн шийдвэр гаргалаа. За гэхдээ хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулахаас гадна төрийн өмчт аж ахуйн нэгжүүд хэвлэл мэдээллийн байгууллагын дайтай том бүтэцтэй хэвлэлийн албатай болж дарганаар улс төрчид татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө сурталчлах контент үйлдвэрлэдэг байдлыг таслан зогсоох хатуу залд оруулах нь зүйтэй гэдгийг онцоллоо. За одоо хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 1998 онд батлагдсан хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль зааснаар төрийн өмчит компаниуд дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай хориглож Монголын үндэсний олон нийтийн телевиз Монцомын агентлагаас бусад 21 аймагт ажиллаж байсан төсвөөс санхүүждэг телевиз, сонин, радиог татан болгож байсан төвтэй. За ингэснээр чөлөөт хэвлэл хөгжих боломж бүрдсэн ч төрийн байгууллагууд хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн алба гэх шинэ бүтэц ажиллуулж эхэлсэн байдаг. За энэ бүтэц жил ирэх тусам томорч хэвлэлийн алба нь зарим хэвлэл мэдээллийн байгууллагаас ч илүү орон тоотоолж төсвийн мөнгөөр дарга нараас сурталчлах контент үйлдвэрлэж байгааг зогсоох шаардлагатай гэдгийг хүндсэн юм а. Бид нар энэ төрийн байгууллагууд мэрэгжлийн сэтгүүл зүүн редакцуудтай өрсөлдөх хэмжээний зохион байгуулалтанд орж нөөц зарцуулж өөрсдийн одоо мэдээлэл сурчлагын ажлыг бол сэтгүүл зүүн үйл ажиллагаанаас давж хийж яана гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг бас хөндөд тавьж байгаа. Бүх 21 аймгийн сэтгүүлчд хэвлэлийнхэн байсан яг энэ асуудлыг л бүгд хөндөж ярьсан. Төр дэрэгдээ хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах албатай байхыг бол алба биш, ажилтнтай байхыг бол одоо олон улсын жишг байна. Тэр хүн бол нэг л хүн байхад хангалттай. Ингээд бэлгэдлийн шинжтэй бол ингээд явах шинжтэй л байна. Тэгэхээр улс төрийн хувьд эсрэг үзэл бодолтой хүн рүүгээ дайрдаг, трол арим санхүүжүүлдэг энийг төсвөр татвар төлөгчдийн мөнгөөр хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдлаас яг энэ хууль гарч чадна гэдэгт бас эргэлзээтэй л байгаа. Тэгэхээр яг тэр цаад эдийн засгийн саяын тоог л олж авал хэрвээ байдаг бол өгвөл зүгээр байна. Олон юмны далбаан дор нэг үйл ажиллагаа явуулахдаа тэрийгэ сурталчилж байгаа нэрийн дор гаргаад байгаа мөнгөний задаргааг бид нар тооцох юм боломжгүй юм байна. Төрийн өмчийн одоо олон тэрбум их наядар тоологт орлоготой компани нэлээд олон тэрбумыг ингээд нийгмийн хариуцлага хүрээнд гэдэг юм уу үйл ажиллагаа явуулчаад тэрнийхээ багахан хэсгийг тэр дотроо тавиад хэвлэл мэдээлэлийг тавьчаад ингээд явж байгаа энэ тоог бид нар нийлүүлэх болцоогүй юм байна. Тэгэхээр бид нар ямар ч байсан хориглож өгье. Хоёрдугаарт төрийг энэ хэвлэл мэдээллийн зах зээлээс салгах энэ өөрчлөлтийг л зөрөгтэй хийх хэрэгтэй. Энийг манай хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид маань ч гэсэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За яг одоо хэвлэл мэдээллийн салбарт ажиллагчдын хувьд нэн тэргуун сэтгүүлчдийг эрүүгийн хуулийн 13-14-өөр буруутгаж хорж цагдаж буй асуудлыг энэ хуулийг дааж мөрдөх бусад хуульд өөрчлөлт оруулах замаар засахыг шаардаж байгаа юм. За дүүнчлэн сэтгүүлч их сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулах, за хэрв энэ эрхийг нь зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг чангадгах шаардлагатай гэж үзэж байгаа юм а.